Та одоо энэ олон их судалж мэдсэн зүйлүүдээ бусдад түгээж тийм ээ бусдад одоо зааж сурахгүй бол манитын хүүхдүүд нь одоо ингээл мунхраал үлдэх гээд байна шүү дээ. Тэгээд та ер нь одоо яг юу хийж ийн хүүхдүүдэд сурах тал дээр санаа оноо юу байна? Го яг би өөр том эрдэмтэн биш юм эсвэл өнөөс чамиаг шатрын өнөөс юм яриад байгаа. Тэгээ ер нь бичиг солихоор ухаан ялгардаг. Ухаан нойл болдог. Хамгийн гол аюул нь энэ байгаа байхгүй. Түүнээс тэр ямар бичиг хэрэглэх нь хамаа. Бичгээр солиод бол тэргээр одоо хятад Япон хоёр яваа бичгээр солихгүй. Биднээс өмнө сольжхол ардсан юм шүү дээ. Тийм хэцүү гэж. Тэгэхээр солихгүй. Сольжхоор яг бидний ерөөсөн дугуулчихгүй. Ийм л болчих гангаа. Тэгээд дэшээ дааж өгөөл. Нэг гадаадын орохоор одоо тэр юуны өвчин гэж юм шүү. Дааны өвчин гэж. Одоо дэлхийн бүх ангаа ухаанд нэвтэрхээ хэлмэлд орсон Монгол өвчин гэдэг. Орсон байна. Тэр нь юу гэсэн үг вэ? Ухаан голцсон монголчууд гадаадын хүн орохоор их сони юм харагддаг юм байна л. Дааны өвчин. Тэгээ Монгол хүн гэдгийг чинь дааны өвчнөөр шансан хүн гэж хэлсэн шүү талшигтэй. Та нар үдсэн байх та. Энэ International 200 жилийн өмнө хэлсэн энэ үгийг Принстон их сургуулийн багш саяхан хэлсэн мөн 20-30 жилийн өмнө. Энэ ухаан буюу угаас гэдэг энэ education гэдэг is the ability of meet life's situations. Тэгээ нөө ямар ч үг өсөж зөрөхгүй. Тэгэхээр International айл дээгүүр хэлсэн хот Америк одоо сая л хэлж байна. Айл руугаар авдраад л гэж юм байна. Манайхан нэг дэл Карнеги юунд тэндээс аваад яаж орчуулсан гэдэг. Тэгээд орсоор. Ерөөсөө энэ бол үг зөрөхгүй. За тэгээд тэр англи үзээд байгаа бидний магтаад байгаа англи хэлж байна. Монгол хүн гэдэг байна. Дааны өвчнөр шаналсан амьтныг л Монгол гэдэг. Монгол гэдэг. Тэгээд тэр дааны өвчин чинь нэг оюуны хомсолтой нэг шүлсэн гойсон нэг юм байдаг шүү дээ. Тэр шин дааны өвчин тэгээд одоо Mongoloid гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Mongolism гэж нэрлээ. Тэр одоо дэлхийд нэмэлтсэн. Дааны өвчин гэх байсан ч англи юм шиг юм байсан. Ер нь бол бас түрүүн таны яриан дээр гарсан л да бичгийн хэл ярианы тусдаа энэ бол ялцчгүй тусдаа тэгээд энэ дээр бас хичээл дээр ч гэсэн заадаг л байсан л да одоо ингээл нэг текст ороод ирлээ гэж бодоход нэг өгүүлэг ороод ирлээ гэж бодоход тэрийг уншихдаа бид нар зүгээр ярьж байгаа зүгээр ингийн яриан дээр хэрэглэгддэг байдлаараа унших хэрэгтэй гэл тэгэхээр түрүүн таны бас яриан дээр яг тэр санаа бас дахиад цохолцчихсэн л да. Энэ талаар та манай үзэгчдэд тайлбарлаач. Тэгээ энэ чинь бас нэг 50 хэдэн онд чинь англи чинь бас энэ one нэттэйгээ тааруулах гэж нэг оролдсон шүү дээ. Яриандаа тааруулна. Тэгээ яриандаа тааруулж болно. Яриандаа тааруулахаар нөгөө Шекспир энэ тэр нэг эцэг өвгдийн тэрх нүсэр ухаанд орж чадгаа байчаал тэр хизээ салсан тэр цагаас хойш унаараа л уншаад явна. Тэрнээс хойш хөгдөд л шинж ингээ хаачих байгаа. Төмөр шиг татчих байгаа. Тэмцээс яах нь бичиг соль ерөөсөө болдгоо. Тэмцээс хятад Японы гэд харал та энэ чинь өндөр боловсралтай ард юм шүү. Солиход яасан ч дативсд орвол хэрэглэх орлоо. Тэгээд одоо хэдүүлээ яах вэ бүү байгаа. Одоо ямар ч Монгол бишгтэй орно. Удвал дативсд ороод байгаа бүрэл майлтсан шүү. Яаж орох вэ? Монгол бишгээ заагаар. 16 долоо хөсгтэй. 5хан дөрсөөс үттэй. Энэ 5хан дөрсөөс үттэй. Энэ 5хан дөрсөөс. Энэ чинь левлүүлчихэж байгаа байхгүй. Энэ 5 дөрсөөс. Тэтгэн дээр шид нэмэхээр А болоод гэдс нэмэхээр О болоод шилбэр нэмэхээр Ö болоод энэ 5 дөрсөөг левлүүл ингээд жижигхэн дөрвөлчин шоо хийчихэд ингээд левлүүлэл өсч чинь. Тэгээд энэ 7 агш үзчихдэг байхгүй. 7 агш үзчихдэг. Энэ тэтгэн гэдэг нь хаадуудын толгой дээр байдаг шүү дээ. Грегор Дядям гэдэг. Эрен ч магш өгсөн байдаг. Чон грек манахаас авсан уу? Манах грекээс авсан тэр тэтгэн. Энэ тэтгэн гэдэг чинь Дядям. Тэгэр уншсан байгаа болно. Тэгээд 7 агш үзээд энэ дээр нөгөө гівлэгчийн малгайнуудыг тавиад байна. Рагийн малгай авчаад эсвэл магийн гэцэгтэй малгай авчаад тавьсан маа мо гэж юу. Түүнээс ихэн дурдаг юу адагт дурдаг гэдэг хүн байхгүй. Тэгэхээр бүр төөрүүлээд ингээд бүр шүү хүн ямар муухай адагт дурдаг байхтай ихэн дурдаг. Энд чи ерөөсөө энэ дээр магийн толгой тавил бүлгэж чамаа. Ихшгийн толгой тавьчихвал ихшиг болоод явчихна. Тэгээд дунд дурдны тавил. Тэгээд гол зарчим нь ийм байгаад ах шиг байна л да бүү байгаа. Одоо түрүү нөгөө би хийсэн ш нийгэм өөр болоод нөгөө англи хэлгүй бол явахаа болцсон гэдэг шиг
Монгол бичгээс сурахын ач холбогдол монгол бичгээс сурахгүйгээр бид нар ухаангүй болоод байна гэдэг энэ яриаг л одоо бид нар ойлгохоо болцсон байна л да. Тэгэхээр энийг яаж ойлгож яаж ингээд бичгийн соёл гэсэн байгаа шүү дээ. Эрдэнэ ухааны мухарлыг гэдэг бичгээс нь устгах гэж байна. Одоо тэгээ яг би таанаас ухаан авах юм. Англи хэл хизээ сурах юм. Хэдэн жил үзсэн, хэдэн жил ухах юм. Тэгээд англи ухаан л авна шүү дээ. Монгол хүн чинь өөрөө сэтгэхүйтэй шүү дээ. Монгол хэл гэж байгаа болохоор хэл сэтгэхүй биш нэг юм байдаг. Тэр сэтгэхүй гэдэг чинь тэр IQ гэж байгаа. Түүнээс 2 3 4 ийш нь харуулж яваад нэг газар хүний өдрийн тэмдэглэл шиг бодлого бодвол сууж идэг. Тэрийг бол IQ биш. Энэ зүгээр бизнес. Одоо энийг бол юу гэдэг панц гэдэг. Танахаар бас гарч байна. Бизнесмен гэдэг чинь панцчин гэсэн үг тий. Панц улс үлдээ хон зулдаг тий. Төвхтэй номтой. Одоо монголчууд биеийн хармыг л ухчих шүү дээ. Өөр хийж байгаа юм шүү дээ. Ер нь бол шал дэмий хоосон хэдэн одоо 10 жилийн магадгүй бүр хэдэн 100 жилийн цаг хугацааг л бид нар одоо шал дэмий хоосон л өнгөрөөгөл явцгаа. Одоо буцаа ухрах нь шүү дээ тэгэхээр. Ухрах биш. Бидний эцэг өвгдөө энэ чинь хүндрэлтэн ухаан гэдэг. Бидний эцэг өвгдөө ухаан гэдэг чинь дэлхийг нэгтгэж нэгдсэнсний байгуулж явсан хүн шүү дээ. Чингис хаан чинь. Ойлгож байгаа. Тэгэхээр тэр хүний хэлжтэй нөө. Энэгээр Путин ярих, энэгээр Буш ярьж байгаагүй. 300 саягаар өвгийн сантай. Ийм баялаг гэл байхгүй. Англи хэллэгээд нэг 600 мянган л өгдөө шүү дээ. Хараал ширээд хамарч мэл байж байгаа юм тэр. Тэгэхээр 3 сая өгдөө. Ийм баян гэл. Тансаг гэл. Тэгээ одоо ухаанаас ингээ ангиж ирсэн. Тэгэхээр өөрийнхөө юм авах гэдэг чихшээд байдаг. Тэгэхээр их хурлаад нэг юм дээр чинь Монгол бичиг авахгүй юу гэж хэлжсэн. Гү чи Монгол юм одоо би ээжийг авах байх уу гэж яриа сууж байгаа. Хайшаа. Их гэл шүү дээ. Яагаад одоо гадны цаана гадны хүч байна. Энд оруулах одоо латинт нь шалгахаар за тэгээ бүр нь умаахан болгоцсон. Одоо бид сэрх цаг бас олон жил унтлаа. Орос хэл одоо эрдэнэ мэдлэгийн төлхөөр гэдэг амтны гон 5 цайлс бүгдийг нь орос хэлтэй болох гэж сурах юм биш сурахгүй юм биш. Одоо цөмөр ангилтай болох юм. 2020 он гэхдээ ямар юм гинэ? Энэгээр нэг юм хийж байгаа. Одоо ерөнхийлөгчөөс авах болоо ерөнхий сайдаас дамнуулаад боловсролын яамнаас сайд нэрээ зүг бичиж чадахгүй гэрэлэр шиг. Цөмөр бодлоо. Цөмөр буруу бичсэн. Тэр одоо маш өндөр боловсролтой гэж өөрсдөө магтаад байгаа. Боловсрол гэдэг чинь их хэлний мэдлэг, их хэлний мэдлэг гэдэг сэтгэхүй. Сэтгэхүй гэдэг чинь өөр IQ. Маш хурдан сэтгэж яадаг. Эренчин багшаар үг гэл дуусах хариуг нь хэлж чадна шүү дээ. Та хоёр нөөрэ